Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За үзэгчийн хүсэл дээр бүх хиймэл оюун ухааныг категориор оруулаад өгөөч гэж хэлсэн. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр зөвхөн түгээмэл хэрэглэгддэг хиймэл оюун ухаануудын талаар та бүхэндээ хэлж өгье. За ингээд хичээлдээ оръё. За хэдүүлээ эхлээд зураг үүсгдэг AI-уудыг үзье. За хамгийн түрүүнд нь энэ Midjourney байгаа. За Midjourney маань та бүхэн би хичээлийн орсон байгаа. Зургаа гаргаад бас видео болгож болох боломжтой. Midjourney-г манай хамт олон бол нэлээд их хэрэгэлдэг. Ер нь бол зураг гаргах жоохон хөдөлгөөн оруулахаар байх юм бол бид нар ажлынхаа бараг 90%-ийг энэ Midjourney-гоор хийдэг. За Midjourney-гийн үнэн гэвэл хамгийн багадаа сарын $10, тэгээ $30, $60, $120 гээд байгаа. Хэрвээ танай компани нэлээд их зураг гаргадаг за мөн видео хийдэг байх юм бол энэ стандарт план гэдэг $30-ыг нь авчвал их зүгээр. Ер нь зураг гаргахад хязгааргүй гаргана. Гэхдээ хурдан цаг нь 15 цаг байгаа. Айгу хурдан гаргаад өгнө. Тэр 15 цаг нь дуусчих дээрээ жоох удаан гардаг. Гэхдээ удаа нэг 2 минутаас хамгийн дээдлээ 2 минут болгоно. Тэгээ ер нь хязгааргүй зураг гаргаж өгдөг учраас энэ Midjourney тэгээ дээрэс нь өнгөний хувьд ер нь өөр AI-уудаас хамгийн сайн гэж манай багийнхан үздэг. За Midjourney-г та бүхэн бас сонирхоод үзээрэй. За дараагийнх нь Leonardo AI байгаа. Та бүхэн бас хичээлийн үзсэн байгаа. За энэ нь зураг нь бас гоё гарна. Гэхдээ заримдаа промптуудыг нь бас сайн ойлгохгүй ингээд байдаг. Тэгээд ер нь бид нар тэгээд Midjourney-гоо илүү их ашигладаг да. Гэхдээ эднийх бас үнгүй зураг гаргадаг учраас бас их зүгээр. За хэдүүлээ харъя. За үнгүй бас байна. Сарын $10, $24, $48 гээд байна. Тэр нь жилээр төлөх юм бол за сараар төлөх юм бол $12, $30, $60 гэсэн байна. За энэ үнгүүгээр та бүхэн бол ер нь 150 кредитийг өдөртөө авах юм байна. За тэгээ та бүхэн хичээлийг дэлгэрэнгүй үзээрэй. За дараагийнх нь энэ Open Art гэдэг байгаа. За Open Art дээр ер нь music видео хийдэг нөгөө видеонууд бас энэний талаар хичээл орсон байгаа. Хэрвээ та нэг 5-10 минутын богино хэмжээний кино ч юм уу эсвэл Google-тэй хийж байгаа бол за энийг ашиглавал айгүй зүгээр. За хэдүүлээ үнийг нь харъя. За бас эн чинь үнэгүй хэрэгж болно. За хэрвээ сараар төлөх юм бол $14, $29, $56, за $240 гэдэг ингээд байх нэ. За хэрвээ жилээр нь төлөх юм бол 50% хямдралтай гэж юм За тэгээ та бүхэн бас энийг аваад үзээрэй. Энд чинь хүмүүс айгүй их видео хийдэг байгаа. За нөгөө хүмүүсийн видео клипүүдийг энэ чинь нэлээд их хийсэн байгаа. Гэхдээ ер нь кредит нь жоох удаан видео хийх юм бол айгүй их кредит ундагдаг. 200, 250 кредит унцдаг. За дараагийнх нь хоолоо оруулдаг. За хамгийн түрүүнд 11 Labs гэдэг байгаа. За 11 Labs за гадныхан нэлээ ялангуяа англиар хийж байгаа англиар хийж байгаа бол 11 Labs-ыг хүмүүс амар их хэрэгэлдэг. Төрөл бүрийн дуунууд, хоолоонууд байдаг. Эдгээр ер нь их сайн. За гэхдээ хэрвээ та монголоор хийх юм бол Монголд гаргаж чадахгүй, хүртэл гаргаж чадахгүй байгаа. Энэ бас нэг нэлээд эрт гарсан ийм хиймэл оюун ухаан байгаа. За хэрвээ та англиар YouTube дээр ч юм уу эсвэл юм хийж видео хийж зардаг эсвэл подкаст дээр англи дээр хийдэг энэ их зүгээр шүү. Энийг үзээрэй. За 11 Labs-ийн үнэ нь та үнгүй байх юм бол 10,000 кредитийг авна. За тэгээд энийгээр хийж болно. За эсвэл $5 сарын төлөөд $22, $99, $330, энэ $1,320 гээд байх нэ. За ер нь би энэ 22-ыг хэрэгжилж исэн 100,000 нь бас айгүй амархан дуусчт юм билээ. Видеонууд дээр англи хэл дээр за нэг сардаа нэг 2-3 видео 10 минутын видео, за 30 минутын видео тэгэл дуусчдаг. Ер нь за хэрвээ та нэлээд урт видео англи хэл дээр хийдэг бол
энэ Pro нь бол их зүгээр юм байлаа. За дараагийнх нь app нь болохоор энэ Lazy Bird гэдэг байгаа. За Lazy Bird-ийн гол онцлог нь гэвэл Монгол хүн хоолой байгаа. Нэг эмэгтэй хүнийх, нэг эрэгтэй хүнийх ингээ хоёрхан байгаа. За ер нь бол яг давгүй ер нь юмаа ингээ биччихээр уншичдаг. Ер нь за яг гэхдээ ер нь одоо англиар биш болох дээрээ арай жоохон яг хиймэл оюун ухаан байна гэдг нь AI voice байна гэдг нь одоо яг мэдэгддэг. За энийх нь үнийг харах юм бол за энэ бол үнэгүй 3,000-ын үсгээс эхлэх юм байна сарда. За тэгээ сарын 10 тэгээ эсвэл 12 доллар. За Lazy Bird-ийн дараа энэ Speechify гэдэг энэ байна. Speechify маань бас юм одоо хоолоо оруулдаг. Энэ бол надад их таалагддаг. За бас англи дээр гаргана. Ер нь Монгол бол байхгүй. Хэрвээ та монголоор дандаа гаргахыг гэх юм бол Lazy Bird-ийг та бүхэн үзээрэй. За Speechify-ийн сарынхын төлбөр нь за эхлээд нь үнэгүй хэрэгж болох нь байна. За эсвэл $29 гээд $29-ийнх нь бол нэлээд зүгээр. Би бас 11 Labs болоод энэ Speechify-ыг одоо дандаа хэрэгжилж байгаа. Ер нь бол их олон кредиттэй их зүгээр надад дуун ч гэсэн их таалагддаг. За ийм одоо хоолоо оруулдаг, хоолоо дуу оруулдаг ийм AI-уд байх нь байна. За видео хийдэг AI-уд бол та бүхэн бас Runway мэдж байгаа. Runway ML-тэй энийг бид нар хичээл дээр үзсэн байгаа. Хэрвээ та сонирхвол одоо тэр хичээлийг нь татаад үзээрэй. За Runway-гийн үнэ нь бол за бас үнгүй бас ингээд та туршаад үзэж явах нь байна. Нэг л удаа 125 кредит өгнө гэж юм те. За тэгээд стандарт нь энэ сараар нь төлөх юм бол 15, за 35, 95 гэдэг байх нь. За жилээр нь төлөх юм бол 20% хямдралтай гэж юм те. Тэгвэл одоо жишээлбэл энийг жилээр төлөхдөө нэг дор $144 төлнө гэсэн үг. За тэгээд энэ 625 кредит. Ер нь бол энэ 144-ийг төлчөөд хэрэгжилж байхад нэлээд их видеонууд хийшээ. За одоо дараагийнх нь Kling AI гэдэг байгаа. За Kling AI маань видео хийдэг платформ байгаа. За надад Kling AI бас нэлээд таалагддаг. Их аятайхан хийдэг. За ер нь бол бид нэр видео хийхдээ Runway эсвэл Kling AI эсвэл бүр Fall AI дээр Fall-ыг та бүхэн үзсэн байгаа. Та марцсан бол үзээрэй. За тэр хичээл дээр нэлээд олон төрлийн нөгөө видео хийдэг платформуд байдаг. Бид нар тэнцэнээсээ сонгочдог. За Kling AI-ийн одоо бүгдээрээ үнийг үзье. За энд болохоор үнэгүй орж болох юм байна. Гэхдээ кредит байхгүй мэй. За энэ чинь ингээд 699, 2599, 6499, 12799 гэдэг ингээд байх нь байна. За жилээр нь төлөх юм бол жилийн 79 тэ 293, 728, 1429 гэдэг ингээд байх нь байна. За ер нь бол Kling AI-ыг та хэрвээ их видео хийдэг бол ер нь их зүгээр шүү. Арай хямдхан Runway-гаас арай жоохон хямдхан санагддаг. Тэгээ Kling AI-ыг хэрэглүүл их зүгээр. За видео хийдэг бол их зүгээр. Та бүхэн Hixfield, Pixverse гэдэг AI-уудыг бас мэднэ те. Би тэгээд ер нь бол та бүхэнд өөрсдөө манай багийнхан хэрэгэлдэг ийм аппуудыг та бүхэнд үзүүлж байгаа шүү. За дараагийнх нь одоо видео хийдэг Veo 3.1 байгаа те. Veo 3.1-ийг маань хүмүүс одоо ер нь бол их гоё хийж байгаа гэж байгаа те. Хэрвээ та одоо Gmail-тэй байх юм бол Gemini-гаараа ороод Veo 3-ыг нь бол үнэгүй ашиглаж болно. Өдөртөө 3 видео үнэгүй гаргацдаг. За тэгээ та бүхэн энийг сонирхороо. За та бүхэн одоо Veo 3.1-ийг ингээ ашиглах юм бол за ер нь бол тэ одоо limited access гэж юм те. За тэгээд яг Gmail-тэй бол бас Veo 3-ыг нь бол ашиглаад 3 видео хийж болдог. За тэгээд энэ ч мөнгө төлөх юм бол одоо $20 байх нь байна сарын. За эхнийхэн сар нь үнэгүй гэж байна. За Google Ultra нь болох дээр 124.99 эхний 3 сард юм байна. За тэгээ дараагийнх нь болох дээр сарын $250 байх нь байна.
За Vio 3 бодоод 3.1 бодоод нэлээд хүнтэй. Гэхдээ заавч зөвхөн энэ чинь одоо Vio 3 биш те. Одоо Gemini-гийн бүх юмыг ашиглана гэсэн те. Nano Banana Pro энэ Flow Whisk гэдэргээд бүгдийг ашиглана гэсэн. Flow Whisk хоёр ч бас Vio-г ашиглаад видеонууд хийдэг. За та бүхэн мэдж байгаа. За энэ Fall AI-га та бүхэн хичээлийн үзээрэй. За ер нь бол олон видеог хийдгүү бол энийг ашиглах юм бол та бүхэнд их зүгээр шүү. Хэрвээ та одоо 1-2 хон видео сардаа хийдэг бол сар болгоны мөнгө төлж явахаар оронд энэ Fall AI-ыг ашиглаад одоо бүх төрлийн ийм аппууд байгаа. Энэ чинээс нь зураг гаргана, видеогоо хийн, аватараа хийж болно шүү. За тэгээ Fall AI-ийн хичээлийг бас үзээрэй. За одоо хэдүүлээ аватар хийдэг зүйлийг үзье. За Хейжнийг бас заасан байгаа. За Хейжин бодвол аватараар ер нь бол нэгдүгürt орно. Бид нэр нэлээ их хэрэгэлдэг. Компани зар сурталчилгаанд хүртэл хэрэгэлдэг. За хэрвээ та компани одоо зар сурталчилгаа хийдэг байх юм бол та энэ Хейжин бол их зүгээр. За үнгүү хийж болно гэж энэ 3 видеод сардаа хийж болно гэж байна. За энэ одоо 29 доллар сарынх нь. За бид нар одоо энэ 29 долларыг хэрэглэдэг. Нэлээ видео хийчдэг. За бас энэ 39 их байна. Энэ болохоор дор хаяж 2 хүн орж ээж тэ энийг одоо бараг 80 доллараар сардаа одоо ашиглана гэсэн. За Хейжин бол ер нь бол хамгийн сайн аватар гаргадаг. Яг яриаг за Монгол өөрөө монголоор одоо дууга бичээд оруулаад гарах юм бол нэлээ их сайн амыг нь бол зөрүүлэхгүйгээр одоо гаргаж ирдэг. За англиар бол мэдээж бүр сайн хийж гаргаж ирдэг. За та бүхэн тэгээд энэ Хейжнийг бас ингээд сонирхороо. За дараагийнх нь энэ Jog AI гэдэг байгаа. За энэ маань бас аватар их. За хэдүүлээ төлбөрийг үзчихье. За сараар төлөхтөр за эхлээд нь 3 аватарын видео хийн. Энэ бол үнэгүй гэж энэ 3 кредиттэй. За 20 сарын 29 доллар, 69 доллар, 89 доллар гэж байна. За жилээр төлөх юм бол арай хямдраад явчих чинь те. За Jog AI бол бас яг ийм аватарыг бас айгуу сайн хийдэг. За ялангуяа энэ хэрэглэгчийн видеонууд бас айгуу сайн хийдэг. Хейжин ч гэсэн айгуу сайн хийдэг. Тухайлбал одоо нэг хүний зургийг оруулаад за нэг бүтээгдэхүүнийхээ зургийг ингээ 2 зураг оруулаад тэнгууд нь аватар нь тэр нөгөө бүтээгдэхүүнийг бариад одоо яриад ах жишээтэй те одоо хэрэглэгчийн тийм видео гаргахад энэ Jog AI бол арай Хейжнийг бол хямдхан гэхдээ миний бодлоор бол бид нар хоёуланг нь хэрэгэлдэг. Гэхдээ миний бодлоор бол Хейжин илүү юм болов гэж би боддог. За гэхдээ та бүхэн энийг бас сонирхоод үзээрэй. Ер нь бол аватарууд нь бас их айгүй айтаахан аватарууд байдаг. За одоо тухайлбал хэдүүлээ энийг нь үзье л да тий. Welcome to the future of UGC video creation with Jog AI. Just type your script to get started. За яг л нөгөө нэг Хейжинтэй адилхан гэсэн. За одоо дараагийнх нь үзье. За хэрвээ та өөрөө жоохон техникл хүн байх юм бол те хэрвээ компаниудын одоо үйл ажиллагааг хурцсгах те одоо тухайлбал тайлан санхүү гаргадаг дандаа юм Excel-ийг хэрэглэдэг ч юм уу. За ер нь бол нөгөө өдөр тутмын ажлыг хурцтай болгохын тулд ийм автоматжуулалтыг одоо хийдэг болсон байгаа. Энэ AI эдрийг ашиглаад. За тэрний нэг нь болохоор энэ N8N гэдэг энэ байгаа. За хэрвээ та компаниудад ийм үйлчилгээ үзүүлдэг бол за юмыг энэ хурдан автоматжуулаад өгөө гэж одоо хийх юм бол за энэ N8N гэдгийг одоо сонирхороо. За энэ одоо эхлээд нь сарын 24 эсвэл 60 энэ бол $960 байна. За та бүхэн одоо энийг ингээ харж байгаа бах те. За яадгүй гэхээр энэ бол зөвхөн одоо үйлчилгээ үзүүлдэг биш. Ер нь юмыг автоматжуулна гэсэн. За тухайлбал зүгээр та өөрийнхөө имэйл дээр бас ингэж хэрэгжилж болно. За өөрийнхөө Gmail-ийг холбоод тэ Gmail дээр за ийм имэйлүүдээр үл одоо шууд устгах, ийм имэйл ирэх юм бол хариултыг одоо ингээд драфт болгоод бичээд өгöd гэдэг ингээд ийм автоматжуулалтуудыг хийдэг. За одоо сүүлийн үед бол энэ
компаниуд одоо энэ автоматжуулалтыг одоо амар хэрэглэж байгаа. За ер нь ямар л үйл ажиллагаа байна бүгднгийн ингэж автоматжуулах боломжтой болсон байгаа шүү. За одоо дараагийнх нь автоматжуулалт нь болох дээрээ за энэ Zapier гэдэг байгаа. За энэ бол нэлээд удаж байгаа бас компани. Одоо сүүлийн үед бас AI-тайгаа холбогдоод нэлээд их сайжирсан байгаа. За энэний үнийг нь үзье. За энэ нь болох дээрээ бас үнгүй хэлж болох нь 100 task одоо оруулж болох нь эдгийнх одоо Zaps гэж ярьдаг. За сараар нь төлөхийг харъя. За эсвэл $30 эсвэл $103 байх нь байна тийм ээ. За энэ одоо айгүй олон аптай холбогдсон байгаа. За хэрвээ хэдүүлээ одоо ингээд маркетингийн харъя л да. Маркетингийн алба бол одоо ингээд нэлээд олон их юм хариуцж байгаа тий. За одоо Facebook, LinkedIn одоо юу гэдэг хүмүүс рүү хэрэглэгч рүүгээ нөгөө Mailchimp-ээр мэйл явуулах гэдэг гэдэл тий. Одоо бүгднийг энэ Zapier-тай эдрийг бүгдийг холбоод бас автоматжуулна гэсэн үг. Ерөөсөө одоо хүмүүсийн одоо өдөр тутам ингээд механик юм ажлуудыг бүгдийг автоматжуулаад явуулж байгаа гэсэн үг. За энийг та бүхэн сонирхоорой. За одоо сүүлийн үед бас гараад байгаа энэ Gumloop гэдэг байгаа. За Gumloop за Zapier бол ер нь жоохон хэцүү. Тийм ч амар хэцүү шүү дээ. Гэхдээ л ер нь ихэнхдээ нэлээд их оролдож байгаа одоо сурна. За Gumloop бол арай жоохон амархан. Энийг одоо автоматжуулахад бол өөрөө ингээд мэрэгжлийн бус хүмүүсд бол автоматжуулахад бол айгүй амархан. За энэний үнийг нь харъя хэдүүлээ. За одоо Gumloop-ийн болох дээрээ за 2000 кредитийг сардаа өгнө гэж өнгөө. За эсвэл $37 эсвэл $244 байх нь. За ер нь бол энэ чинь ингээд темплетүүд нь хүртэл байгаа. За ингээд маркетингийнх, сейлсийнх гэдэг ингээд бүх төрлийн юм байна шүү дээ тий. Энэ одоо үйл ажиллагааных гэдэг. За тэгээд бүгдээрээ ийм одоо аппуудтай холбогдно гэсэн үг. Одоо энэ бол TikTok-той, YouTube-тэй эдрэг ингээ холбогдож байна тий. Тэгэхээр одоо ерөөсөө юмаа хийгээл одоо бүх юм чинь автоматар л энэгээр одоо ингээд явна гэсэн үг. За Gumloop бол арай жоохон хэрэглэхэд нөгөө Zapier-с арай жоохон амархан. За N8N бол ер нь бол бас жоохон хэцүү. Ер нь бол нэлээд оролдож байгаад сурна гэсэн үг. Гэхдээ YouTube дээр нэлээд олон хичээлүүд бол байгаа. Та бүхэн хэрвээ тэрийг хэрэглэхээр бол YouTube-дээс хичээлүүдийг удаад үзээрэй. За одоо хэдүүлээ энэ grain гэдгийг үзье. За энэ grain гэдэг маань та одоо ингээд хуралд орж ялаа гэхэд за хэрэглэгчтэйгээ ч юм уу те хуралд орж ялаа гэхэд энэ одоо нөгөө note чинь хурлын одоо манайхаар одоо хуучин одоо протокол бичинч гэдэг юм уу те одоо хурлын note-ийг бичнэ гэсэн. За энэний үнэ нь болох дээрээ за ихсээд бас үнгүй байна. Сарын $15 байна, $29 байна. За ялангуяа энэ компаниуд хэрвээ олон ийм хэрэглэгчтэй уулздаг бол тэрийг энийг ашиглах юм бол дараа нь тэнцэнэ юу гэсэн бэлээ гэдээ одоо мартчихахын оронд бүх юм энэ чинь ингээд бичиж болох нэ. За дараагийнх нь. За энэ дараагийнх нь одоо Granola AI гэдэг байгаа. За энэ маань рекорд хийдэг. Хэрвээ та одоо бас хуралд орж байгаа Zoom-ээр хуралд орж ялаа гэхэд энийгээ бас оруулаад за өөрөө одоо бичээд авах шаардлага байхгүй. Энийг чинь рекорд хийчихнэ гэсэн, бичлэг хийчихнэ гэсэн. За үнийг харах юм бол за үнгүй бас байх нь байна. За эсвэл сарын 14, эсвэл $35. За энэ бол ер нь бол зөвхөн Windows-д байхад одоо болж байгаа. За тэгээ энд ингэж юм те одоо вирусол хурлын одоо note-ийг одоо бичнэ гэдэг те. За Zoom байна уу эсвэл Google Meet-ээр та хүмүүстэй ингээд ярилцж явах юм бол за одоо хурал хийж яхасан тохиолдол энийгээ ингээд оруулаад за бүх юмаа бичээд авч болох нэ. За дараагийнх нь болохоор энэ Fixer AI гэдэг байгаа. За энэ Fixer AI бол та одоо өөрийнхөө одоо ингээд Gmail юм уу эсвэл Hotmail те Outlook-ийг ингээд холбоод за энэ яадаг вэ гэдэг таны имэйлийг чинь одоо өмнөөс чинь хариулна за тэгээ сорт хийн те за хэрвээ та нэлээд их одоо имэйл авдаг байх юм бол за энэ Fixer AI-ыг хэрэглээд үзээрэй.
За дараагийнх нь энэ base 44 гэдэг байгаа. За энэ маань юу вэ гэхээр ерөөсөө app хийдэг. Одоо утсан дээр ч юм уу ер нь вебсайтн дээр юм app хийдэг. За би энийг хэрэглээд үзсэн байгаа. Ер нь бол айгүй амархан. Би ийм app хиймээр байна гэхтэр чинь ер нь бол бүгдийг нь гаргаад ирдэг. За тэгээд та бүхэн ингээд сарынхыг харъя. За хамгийн багадаа л одоо энэ 25-аас эхэлж байна те. За үнэгүй бас байх нь. За 25, 50, 100, 200 доллар гэдэг ингээд байх юм байна. За энэ 25 долларыг нь болохоор хэдэн ч app хийж болох юм бэ. Тэгээ ер нь та одоо код бичээд авах шаардлага байхгүй. Энийг ингээд үзэхдээ ер нь эднийхээ бол нэлээд олон төрлийн app-уудыг хийдэг. За тухайлбал хэдүүлээ харъя те. Энэ одоо ингээд app-ууд ингээд хийж ийн те. За төрөл бүрийн app-ууд байна штэ те. Та одоо хэрвээ тухайлбал app хийя гэж боддог байсан боловч одоо өөрөө техникийн одоо те IT-ийн хүн биш бол хийж чадахгүй байсан бол за энэ base 44-ийг ашиглах юм бол та одоо ямар төрлийн юм app хийж болох нь байна. За энэ хүүхдүүдэд зориулсан те одоо энэ математикийн app хийж болох нь байна. За энэ дээр app хийчээд та бүхэн одоо хүмүүст зарж болох нэ. За дараагийнх нь app хийдэг зүйл бол энэ Lovable гэдэг байгаа. За энд сарынхыг нь бас үнэгүй эхлэн. За эсвэл 25 доллар, 50 доллар гэж байна. За хүмүүс бол энд их дуртай. Яг хуу нэлээд бас оролцож байгаад хүмүүс нэлээд улаан app хийчихдэг юм байлээ. Надад гэхдээ base 44 гэдэг нь бол илүү таалагдсан. Яг гэвэл надаас янз бүрийн их юм шаардахгүй. Би ийм app хиймээр байна гэхээр ингээд хийгээд өвчсөн. За тэгээ та бүхэн энийг сонирхоод үзээрэй. За ер нь бол тэгээд та app хийчээд Google-ийн юм уу эсвэл Apple-ийн app зардаг юмнууд дээр ингээд зарж болно шүү дээ. За дараагийнх нь 3 app нь болох дээрээ за ChatGPT шиг нөгөө бүхэл юм асуун prompt гаргана те юу л асуухаар юу асууж болно юм бичүүлж болно те. За тэрний нэг маань одоо ChatGPT. За ChatGPT-ийн үнэ нь бол за үнэгүй та бүхэн хэрэглэж болно. Эсвэл сарын 20 доллар эсвэл 200 доллар. За Gemini-г одоо та бүхэн бас үлдсэн байгаа те. Одоо бид нар ингээд видео хийж болно, зураг зурж болно, бас олон төрлийн юм асууж болно. За бас ChatGPT шигээ ажилдаг. За ер нь бол манай баг бол ChatGPT, Gemini хоёрыг бол нэлээд их ашигладаг. За дараагийнх нь болохоор Claude байгаа. За Claude бол одоо ингээд үнэгүй бас ашиглаж болно. За эсвэл одоо сарын 20 доллар, за эсвэл 100 доллар байх нь. Claude юугаар одоо ChatGPT, Gemini-гаас надад илүү санагддаг вэ гэвэл код айгуу сайн бичдэг. За хэрвээ та код одоо бичдэг байх юм бол за энэ Claude-ыг ашиглаад үзээрэй. Эсвэл та одоо бас яг ChatGPT шигээ ашиглаж болно. За энд одоо нэг би зураг мураг бол гаргаж үзээгүй. За хэрвээ одоо танай компани эсвэл та бусад компаниудад автоматжуулалтын үйлчилгээ үзүүлдэг байх юм бол Claude дээр кодоо бичээд за тэгээд тэр кодороо JSON кодыг нь бичүүлээд за тэгээд тэр N8N гэдэг дээр аваачаад за тэгээд шууд автоматжуулалт хийх дээр шууд хийгээд үнэ. Тэгтээ яг холбогдоо та өөрийнхөө API нөгөө түлхүүрүүдийг оруулах ёстой. За тэгтээ энэ бол ер нь жоохон техникэл болчихж байгаа учраас би тэрийг одоо хичээл дээр ер нь оруулахгүй. Ягаад гэвэл би өөрөө техникийн хүн биш. Баг багаар бас сурж байгаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.